чинь салхи эргэлдэг болохоор адуу чи тэнгэрийн амьтан юм билээ. Дэрэгдэн налаа зогсоход түшигтэй байдаг болохоор адуу чи анд юм билээ. Хурдан хөдгийн давхаанд урын үзүр салхин эсгэрнэ уудын уугийн өвсөн сугсраад дөрөв тавг шүргэн байна адуу минь зүсэрэ сайхан байна адуу чин би жаргаж явна маш жаргалтай мөчүүдийг өнгөрөөж байна. Манай миний шав бас би хичээл зураач нарын үзэсгэлэнгээр ингээд аялах юм сайхан туурт оролцож байна. Тэгэрч исэн шав маань Цалин бат маань энэ галерейг маань ихнэр өнөр жаргалынхаа хамтаар одоо авч явдаг маш амжилттай амьд арт галерейнуудын маань нэг бараг бест нэг гэж хэлж болохоор тэг хувийн юм сургалттай ийм галерей байгаа. За энэ галерей дээр ирснээрээ та бүхэн Монгол хүний нэг хямрлаг одоо сүнслэг тийм морины үзэсгэлэнг ирж үз 7 сарын 16-ны өдөр хүртэл одоо үргэлжлэх юм байна. Тэгээ та бүхэн ирж амжиж үзээрэй. Монголын одоо сод болсон зураачдын бүтээл байна. Доо болдгой Адя озер одоо манай Цалинбат ч гэсэн энэ одоо хүндтэй үн цэнтэй зураачдын нэгд бас зүй сар багтаж чадж байгаа. Тэгээд энэ хүмүүс маань бүтээл мөн залуу уран бүтээлчдийн бүтээл. За энэ үзэсгэлэн маань явандаа цаашаа ингээд Чингис хааны музейд бас их тэнгэрт ингээд урагтаж залгдж байгаа ийм гоё үзэсгэлэнг маань хамжиж ирж үзээрэй гэж та бүхэндээ хүсье. Хиймэрлэг тэгээ Монголын ард түмчинд тэнгэрлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг морин бас нэг тэнгэрлэг хиймэрлэг тийм л сайхан амьд шүү дээ. Ер нь бол морин ингээд харахаар зэрэг нэг Монгол хүн ингээл харахаар зэрэг бас нэг огшиж идэг тий. Тэгэл бас нэг гоё тэнгэртэйг их холбож ингэж боддог байхгүй. Тэгэхээр зэрэг энэ мормен ер нь өөрөө их сайхан амьд юм да. Тэгэхээр зэрэг энэ дэлхийн адууны өдөр зориулж ингээд сайхан үзэсгэлэн гаргаж байгаа энэ фонд арт галерейийн хамт олонд бас баярлалаа, талархлаа. Та бүхэн хүрэлцэн ирж бас энэ сайхан бүтээлүүдийг үзэх байхаа гэж бодож байна. Төлөө үед бол ер нь морины тухай үзэсгэлэн ер нь ойрын жилүүдэд нэх үзэж байгаа үг юм байна. Энэ фонд арт галерейд бол манай энэ Цолонбатын энэ морины зургууд их ятайхан гоё хиллэгтэй гоё зургууд байна. Өшөө бас энэ манай холерез төгссөн сүүлийн залуугийн зураач за зэх юм билээ. Эрдэнэ булганы маань бас бүтээл ятайхан харагдаж байна. Мөн тэр Саранхөөгийн минь бас бүтээл өвтэйхэн байна. Урлын гай зүтгэлтэн Алиа зураачийн маань бүтээл бас сайхан харагдаж байна. Тэгэхээр зэрэг ер нь Монгол зураач нар бол ер нь тэгээд өөрсдөө моринд хиймэрлэг ард түмэн учраас бас энэ мориндоо их ач холбогдол өгж сайхан бүтээлүүд их төрөдөг болжээ. Гоё үзэсгэлэн гарч дэглэгдсэн байна. Монгол уран бүтээлчдийн яг адууны морь чиглэлээр зурдаг уран бүтээлчдийн 20 гаруй уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлүүдийн дэглэгдэж тавьсан байна. Тэгээд маш гоё үзэсгэлэн. Тэгээд энэ жил болохоор бас адууны одоо өдөртөө морь гэдэг одоо хүлгийг одоо эрхэмлэн дээдлэхтэй ЮНЕСКОд бүртгүүлэх ийм онцлог жил болгож зарласан. Тэгээд яг энэ адуу гэдэг хямрлаг амьтныг одоо бас морин жилдээ бас ингэж гоё олон мон одоо дэлхийн нийтэд таниулж байгаа энэ адууны соёлыг дэлхийн нийтэд хүргэж байгаа ийм гоё үзэсгэлэн ухтаад одоо 7 сарын 11-нд бас энэ үйл ажиллагаа болохтой холбогдуулаад ингээд фонд арт галерейд яг энэ чиглэлээр зурдаг уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан маань энэ үзэсгэлэн маань цаашаа бас аялна
гээд олон ажлаар төлөвлөгдсөн байна. Тэгээд өнөөдөр ирж үзсэндээ маш их баяртай. Тэгээд миний хувьд ч гэсэн маш олон морины уран бүтээлчдийг ер нь бол таньдаг. Гэхдээ би даасан үзэсгэлэнгүүдийн нэг тэнд үзчихсэн. Тэгээд энэ удаагийн үзэсгэлэн бол ингээ холимог бүгдээрээ нийлээд нэгдээд гарцсан байгаа нэг онцлогтой санагдлаа. Тэгээд бас энэ бүтээл илүү хөөрхөн санагдаад тэгээ би энэ уран бүтээлчийг сайн танихгүй ч гэсэн ингээд нөгөө олон улсаас Артур гэдэг уран бүтээлч маань бүтээлээ ирүүлж ийн үзэсгэлэнд оролцсон маш их сайхан сэтгэл бас өндөр байна. Тэгээд Хямартай амтан дээр нь бас адууны соёлыг түгээж байгаа. За ЮНЕСКОд бүртгүүлж байгаа энэ бас өв соёлоороо бас бид нар бас бахархах ёстой. Тэгээд үеийн үед бас залуучууд маань ч гэсэн энэхүү одоо сэдвэр дээр дуусахгүй сэдвэр бас бүтээлүүдэд төрөж бас олон улсад бас танигдаасай гэж бодож байна. Усан халуурч усан харзлаад улсын дундаа дулаахан байна. Тулай сайхан зоо совртоод түмэн агтэн тарган байна. Адуу минь сарэ сайхан байна. Адуу чин би жаргаж явна. Төсөлтөө наадам өтгөр чаргамаг тодороод Монгол асар тайраг шуугж хурдныг шагшилдана. Хоёр үлзид уулын дайчин давхилт морднэ. Холын говьосоо тодорсон их мандан хүлгүүдээ. Эрдэм төгдөр муурлуу яачд мордоо шинжээд. Эрдэм хүлгүүдэрийг түрүүн магнаалж хурдсан. Их мандан утгийн хурд хургасан нар зуян дээр их адууны сэлхэн буян хишгийн тоостой сэвшсэн. Их мандан хүлгүүд нь их говийн хурдаахоо. Сартай манхан шаргамын түрүүлээд ирнэ хөө. Түнчиг олон хүний дундаасаа миний зүрхний ганцхан тэрмэн тормож харагдана хөө. Мянган чиг олон адууны дундаасаа Агныг сартай манхан шаргамын түрүүлээд ирнэ хөө. Мянган чиг олон хүний дундаасаа миний зүрхний ганцхан тэрмэн тормож харагдана хөө. Хулжаад хоороо шашилдэлээ кисгэн салхитад дулан хурдлаа. Шагуула тэнцдэг мөр минь хоо. Эстэ хараад янзгаадаг эстэ хараад эвшэдэг эрдэн цэргийн манда уурагч хурдан хүлээг минь толгойдоо хуваа цацаатахаар хатадэрвэн тууран харагчл бодторгаа ханардан суудаг мөр минь хоо.
Ишти хараад янзгаадаг эсний хараад ившээдэг бууж мурдахад намхан буруу зүгийн намхан буян сэргийн манда урагч хурдан хүлээгэмэн Зурхайнаас алдрын брэнд дүүхэлцдэг болохоор адуу чи хиймэр юм билээ. Зуусан амгаач нь халуун байдаг учраас адуу чи гал юм билээ. Зуултнаас чинь газар үнэртдэг болохоор адуу чи их хорон юм билээ. Дэл сүүлэнд чинь салхи эргэдэг болохоор адуу чи тэнгэрийн амьтан юм билээ. Дэрэгтэн налаа зогсоход түшигтэй байдаг болохоор адуу чи анд юм билээ. Төрөлөрдөн бомшул Төргөн бүдэлтэй хүлэгний Сэхрэ урагшаад үлмодор жон сэтгэлний баяраар бэлтэлнаа Автомашинаар урдамны Актар бүдэгхөө хурдамнаа Амон басаган наманаа тэлжа Оншигтэй төрнөр бүдэгнэ Шүдэ хидэ одыраа Шүдэ тэтагадай Хүлээх миний гахалтайна Хүсэтэй дэлтэй болон хэй Шүдэ хидэ одыраа Шүдэ тэтагадай Хүлээх миний гахалтайна Хүсэтэй дэлтэй болон хэй Шүдэ хидэ одыраа Шүдэ тэтагадай Хүлээх миний гахалтайна Хүсэтэй дэлтэй болон хэй Эй, ой! Что вы ему отстояли?